Монсерт нь бол одоо Монгол улсын хамгийн анхны бие даасан хараат ус хөндлөнгийн олон улсаар итгэмжлэсэн тогтлогын нэг байгууллага байгаа. Үндэсний итгэмжлэлтэй бүгд Казахстан, Австрали, Финланд, дээрээс нь Америк нэгдсэн улсаас мэдээлэл аюул болон хөдөлмөрийн ирүүлэнд байгаль орчин чанарын мэшмэн тогтолцоо бүтээгдэхүүн үйлчлэгээ болон ажлын баталгааж итгэмжлэгдсэн одоо хөндлөнгийн харс бусаар энгийн нэр ахмад аж ахуйн ерөнхийлөгчдийг баталгаажуулдаг тийм тогтлогын нэг байгууллага байна. За Монгол улс ер нь стандартчлагдж байна. Тэгээд улсын хэмжээнд ер нь 800 аж ахуйн нэгж одоо чиглэлийнхаа стандартын чиглэлээр одоо баталгаажлын гэрчлэг авсан тогтолцоо явж байгаа. Өнөөдөр бол бас түүх үйл явдал гэж үзэж байна. Улсын хэмжээнд Монгол Актэ маань чанарын менежмент тогтолцоо ISO 9015 мэдээлэл аюулгүй менежмент тогтолцооны стандарт ISO 27 1-2 стандартыг нэгдсэн одоо менежмент тогтолцоогоор гардаж авах тогтолцоо явж байна. Энэ бол улсын хэмжээнд нийт мэдээлэл аюулгүй нэвтрүүлсэн аж ахуйн нэгжтэй 63 байна. Чанарын менежмент тогтолцоо нэвтрүүлсэн аж ахуйн нэгжтэй 500 гарсан боловч яг энэ хоёрыг бол нэгдсэн байдлаар нэвтрүүлснээр бол төрийн байгууллагт бол анхдаг чиглэлээр нь онцолж байна. За энэ хоёр стандарт нь бол за 9 моныг бол хэрэглэгчийн системж хангадаг стандарт юм. Хэрэглэгч маань өөрөө бол дотоод гадаад гэсэн хоёр хуваагддаг тогтолцоо авах нь. Мэдээлэл аюулгүй стандарт бол өөрөө стандарт хэлж байгаа буюу одоо мэдээлэл аюулгүй байдлыг чиглэлээр хангасан стандарт гэсэн юм байна. Нэг усандаа Монгол Актэ маань дотоод хэрэглэгчт нь сэтгэл хамжтай байх. Дотор нь ажиллаж байгаа амьдарч байгаа хүмүүсийнх нь ажлын давталцнаар байхгүй байх. Чиг үүрэг маш ойлгомжтой болох тогтолцоо явж гэнэ гэсэн үг юм байна. Гадагшаага бол хэрэглэгчд Монгол Актэмээс гарч ирсэн бүх бүтээгдэхүүн үйл явц дээр бол одоо хэрэглэгчийн системж өндөр байх, байнгын тасалдаггүй сайжруулж явах тэр тогтолцоо бий болж байна гэсэн байна. Нөгөө нэг бас нэг стандартын ГОСТан гэж нэрлэдэг буюу гадны хөрөнгө оруулалт татах, гадагшаа экспорт хийх, гадагшаа зах зээлээ тэлэх одоо виз гэж ингэж тарж болно, хэлж болно.